За A2-ийн хоёрын гурваар бодлыг бодё. За магадлалын бодлого. За 9 чихэл том 12 чихэл жижиг хайрцаг байсан. За түүнээс нэг хайрцаг аваад хайрцагнаас бөмбөг авах хэрэгтэй. Гэхдээ хайрцаг тусвар за том хайрцаг тусвар 8.6 жижиг хайрцаг тусвар 10.6 бөмбөг байсан. Таамаар нэг хайрцаг авч түүнээс нэг бөмбөг авах хэрэгтэй. Тэгвэл эхлээд хайрцаг сонгож авах дараа нь бөмбөг сонгож авах. За гэвэл нэгдүгээр авсан хайрцаг том байх магадлалыг олгосон. За авсан хайрцаг том байх магадлал. Нийт 9 шиг том 12 шиг жижиг хайрцаг байгаа. Нийт 21 шиг хайрцаг байна. Тэгэхээр энэ магадлал бол 21 хайрцагны том байх чинь 9 шиг том гэж 9 байна. Ингээд хураахаар 3 хураачаар 7-ны 3 гэсэн магадлал болчихж байгаа. Энэ бол A3 B7 гэсэн. За дараа одоо юу авчихсан? Нэг хайрцаг сонгоод авсан чинь тэнд бол том хайрцаг гарсан. За тэр том хайрцагаас одоо бөмбөг авах хэрэгтэй. Авсан бөмбөг том хайрцагны улаан байх магадлал. За тэгэхээр ер нь бол энэ дээр болно шүү дээ. Улаан бөмбөг гарч том хайрцаг дотроос улаан бөмбөг гарч магадлал болсон. Тэгэхээр том хайрцаг 8.6 байгаа шүү дээ. Тэгэхээр нийт үгээр авах 8.6 чинь нийт 14 бөмбөг байгаа. 14 бөмбөгөөс улаан бөмбөг гарч ирсэн 8 улаан бөмбөг аль гарч ирсэн. Тэгэхээр 14 8 гэсэн байна. Уралаа хэдэн 7-ны 4. За 7-ны 4 маань C4 D7 гэсэн болж. За дараа том хайрцаг том бөгөөд бөмбөг улаан байх магадлал энэ гэж. За тэгэхээр үгээр хайрцаг том гэдэг бол эхлээд том хайрцаг байх магадлал. За энэ өдрөөс ингэж гарч байна. Эхлээд том хайрцаг байх магадлал буюу 7-ны 3. За том хайрцагаас дахиад шууд явах залгаад таагаар нэг хайрцаг сонгож авсан тэр том хайрцаг байх магадлал бол 7-ны 3. За үрчил тухайн сонгож авсан том хайрцаг дотроос нэг бөмбөг авах тэр улаан байх магадлал 4-ний 7. Тэр 7-ны 4 буюу ингээд нийт үгээр 749-ний 12 буюу энэ үгээр авахлаа E4 F9 гэсэн юм боёлоо. За энэ үгээр авахлаа том хайрцаг сонгогдсон том хайрцагнаас улаан бөмбөг гарах магадлал бол 49-ний 12 байна. За одоо бөмбөг улаан байх магадлал. Бөмбөг улаан байх магадлал гэдэг маань яг л сонгосон за би ингэ чи бөмбөг улаан байх магадлал гэдэг нь сонгосон хайрцаг том байх. За сонгосон хайрцаг том байх үед тухайн хайрцагнаас авсан бөмбөг улаан байх магадлал. Эсвэл сонгосон хайрцаг маань жижиг байж магадгүй. Жижиг байж магадгүй. За тэгвэл сонгосон хайрцаг жижиг байх нөхцөл тэрнээс авсан бөмбөг улаан. За энэ магадлалыг бодох гэсэн. Хүмүүсч дөрөвдүгээр хэсэг. За тэгээд том хайрцаг байх магадлал бол түрүү энэ гарсан шүү дээ. Том хайрцаг байх магадлал бол 7-ны 3. 7-ны 3 үчиг. Тэрний дотроос удаан гарч магадлал яг хөглөө 7-ны 4. Нэг жижиг хайрцаг байх магадлал чинь яг хөглөө 21-ний 12. 21-ний 12 үчиг. За жижиг хайрцаг дотроос улаан гарч ирсэн 16-ны 10 гэсэн. 16-ны 10. За энэ нэг очих болно л да. За яаж бодох вэ гэхээр нэг чи 4 тураач энэ 4 болно те. Энэ 3 болно. 3 тураач нь 7 болно. За ингээ аваач хань чинь 5 болно энэ 2 болно. За тэгэхээр энэс энэ чи 49-ний 12-ний хэмжин 49-ний 12-ний 14-ний 5. 14-ний 5. За одоо эндээс 2 шин 20 шин болгоч. Тэгэхээр 98-ны за энэ чинь 24. Нэмхний чинь 735. Хэвсүү 98-ны хөөхлөөр 59. За энэ үгээр G гэдэг нь 5 H гэдэг нь 9. Ингээд
За гомдлын бодлогын яг A3, B7, C4, D7, E4, F9, G5, H9 гэж гарч байгаа байна.